Сайн байцгаана уу. За хүн төрлөختөн одоо бидний энэ хорвоо ертөнцийн амьдарч байхдаа бидний одоо мэддэг ёстой хэрнээ одоо мэдхгүйгээр өнгөрдөг маш олон зүйлсүүд байдаг. За тийм учраас яг энэ талаар өөрийгөө илүү их таньж мэдэх бид ямар энергийн чадамжтай бид ямар одоо хүч оршиж байдгийг гэдгийг бол цуврал маягаар одоо видеогоор хүргэнэ. За тэгээд энэ удаад бол хамгийн нэгдүгürt юу хэрэг гэж юм гэхээр бурхан багшийн дүүцэн өдөр хүмүүс мах идэггүй. За дээрэс нь бас лийн зам руу одоо тэмүүлж байгаа гээгэрч байгаа хүмүүс маань ч гэсэн одоо махнаас татгалцдаг. Тэгвэл энэ талаараас та хэдтэй мэдээлэл өгье гэж бодлоо. Хүн төрлөختөн бол одоо анх одоо үүссэн цагаасаа эхэлж бидний одоо нөгөө мөн чанар буюу өгөгдөл маань мах идэх бол ёстой биш байдгийн байна. За бид бол нэгсэндээ өвсөн тижээлтнүүд байгаа хгүй юу те. Тэгэхээр одоо бидний яг энэ бие махбодыг илүү хүчтэй болгож идэг. За өвс ургамал бидний яг тэр анханасаа одоо идэх ёстой зүйлс маань бол бидний одоо тарих оюун ухааныг илүү хүчтэй болгож идэв юм байна. За тэгэд өнөөдрийн нөхцөл байдал нийгэм амьдралын хэв маяг бидний хийж байгаа ажил орчин нөхцлөөс шалтгаалж бид одоо зайлшгүй ер нь бол ийм багаар одоо хэмнэлээрээ яасан гэхээр одоо амьд дэвлэх эрч хүчтэй байх, хүч чадалтай байхын тулд хүчний энэ ажлаа хийхин тулд яасан гэхээр махыг идэж эхэлсэн байгаа. Мах идэхгүй байлаа гэж ер нь бол тийм буруу зүйл бол болохгүй өөхөхгүй би юмудаад өөхөхгүй юм байна л да. Байглаас одоо бидний авч иддэг одоо шимт хижээл уураг тэр одоо эслэг бүх амин дэмүүд бол байгальд нь байж идэг. За тэгээд бид бол өөрсдөө яаж юм гэхээр яг тэр байгалийн зүйлсээрээ одоо хоололдог. За тэгээд энэ өвс ургамал ногоо гэхэд яг түүхээр бидний өнгийг дижээж идэв юм. Тэгэхээр нөгөө бидний гадуур аавра гэрлэн бүргүүл өнг аавра гэмтчлээ, аавраад сайн байна, аавра тод гэрэлж байна гэддэг. Энэ аавраг дижээдэг зүйл нь өөрөө жимс ногоо одоо ургамал байт юм байна. За мах бол түрүүний хэлсэнчлэн бидний энэ пицэг бие буюу энэ хамыг одоо ирч хүчтэй байдлаар тижээж өгд юм байна. За энэ дээр хэд хэдэн одоо шалтгаануудыг бас хэлье. За хүний биед бол вакцин бид нар хийлэгдэхтэй. За тэгэхээр өнөөдөр энэ бидний одоо амьдарч байгаа одоо орчин нөхцөлийн эхлэлгээд болж байгаа маш их одоо энэ үйлдвэрлэлт. За тэгээд хими хортой найрлага өдөр тутмын хэрэглээ. Энэ бүх зүйлээс болоод бидний одоо тархлааны систем мууддаг. Үүнээс сэргийлэхийн тулд бид вакциныг хийлэгдэг. За тэгэхээр энэ бол вакцин гэдэг зүйл ер нь анханасаа хүний биед зориулагдсан зүйл бол биш байд юм байна. Заавал одоо бид энэ вакциныг хийлгэх ёстой биш байд юм байна л да. Харин өнөөгийн нөхцөл байдлаас болоод энэ вакцин гэдэг зүйлийг хийлгэхээс өөр аргагүй болчихсон. За тэгэхээр вакцин бол хүний биед ороод насан туршдаа байдаг За тэгэхээр энэ огт байх ёсгүй зүйлийг бид амьд үлдэхийн тулд одоо аваад байна. Дээрэс нь бид одоо махыг идэхэд яаж юм гэхээр тэр одоо малыг өхүүлэхгүй гэж тариулж байгаа тэр вакцин бас тэр одоо малын махандаа байж идэв юм байна. За тийм учраас яаж юм гэхээр бид яг тэр одоо өөрийгөө амьд байх гэж өөрийгөө давхарлаажуулах гэж вакцина энэ биед байх ёсгүй шаардлагатай зүйлээ амьдралын нөхцөл байдлаас олж авчаад давхар тэр одоо малыг, морийг, хонийг, үхрийг алуулахгүй гэж одоо тарьсан тэр вакциныг бас давхар аваад байгаа нь энэ талаас бас муу гэж үздэг юм байна. За нөгөө талаас гэгэрж байгаа хүмүүс яагаад тэгвэл мах иддэггүй Мах өөрөө энэ одоо орчлын ертөнц буюу энэ хөрс ертөнц ихтлэхийн хамгийн одоо хурц үнэртэй зүйл бол цусны үнэр гэдэг юм байна. За тийм учраас одоо цус буюу муу үнэрийг дагаж одоо муу одоо сүнс альбинтерэн муу энерги дагдаг. За гэрч ч гэсэн ажил дээр ч гэсэн одоо юу гэдэг одоо муухай үнэр үнэрдэг юм бол бид нэр ингээ гоё англиун тансаг үнэрээр одоо солих, цэвэрлэх энэ өөрөө муу сөрөг энергийг хоримтлуулна гэж үздэг. Тэгэхээр яг тэр бурхан багшийн дүүцэн өдөр бид яаж юм гэхээр ядаж тэр өдөр мах идэхгүй байх нь тэр цусны үнэрийг өөрөөсөө ялгаруулахгүй. Тийм учраас бидний тэр цусны үнэрээр дамжиж бидэнд ирэх тэр сөрөг муу мухай энерги эрчим биднэр дээр ирэхгүй гэж үздэг юм байна. За гэгэрж байгаа хүмүүс маань бол энэ зүйлээс нэгдүгürt хол байж байгаа учраас гэгэрлийн зам руу тэмүүлж байгаа учраас махыг огт идэхэн болоод тэр одоо хурц үнэрийг өөрөөсөө нэгсэнд ялгаруулахгүй болж байна гэж ойлгож болох нь. За нөгөө талаасаа энэ одоо атом мал хонь бидний одоо энэ хэрэгэлдэг тэр одоо амьтад бидний одоо хоол хүнсэндээ одоо эдшиндээ хэрэгэлдэг энэ амьтад бол сүнсний төвшөнгөөрөө ярих юм бол яг бид нартай адилхан одоо өсөж яваа сүнс байгаад байгаа байхгүй. Тэдний одоо
одоо тэр мөн чанар өгөгдөлд бол те үр удмаа үлдээх, нэг сүнсний төвшөнгө ахиулах, дараагийн төвшин рүү дахлах, одоо бид ч гэсэн те урд нь ямар төрлөөр те амьтны төрлөөр хэдэн удаагийн төрлөөр өнөөдөр энэ хүн төрлийг олцсон байгааг бол бид сайн мэдэхгүй штэ. Яг үүнчлэн тэр одоо те дуу мал одоо яг үр төлөө үлдээх те амьд байх гэд яг адилхан одоо биднэртэй адилхан тэмцэл дунд амьдарч идэг. Одоо бидрээс арай доод түвшний сүнс бид бол ми төрөлтнүүд. За одоо тэр мал адгуус бол бад төрөлтөнгөд байгаа шүү дээ тий. Тэгэхээр яг л адилхан бидний яг бүх төрөл байгаа байхгүй сүнсний төрөл. Тэгэхээр мал амьтанд бол өгөгдөлт нь үр удмаа үлдээх тий өсөж үржих сүнснийхэн төвшинг ахиулах гэдэг тийм өгөгдөл байдаг болохоос одоо хүний хоол идэж те одоо хоол хүнс болдно гэсэн тийм заалт бол одоо тэр байдгүй юм байна. Тийм учраас гэгэрж байгаа хүмүүс маань те нүгэл одоо үлдэхгүй өдр гэдэг талаас одоо амьтны ам таслах гэдэг утгаар одоо махнаас ингэж бас татгалздаг байна шүү дээ. За одоо далайн амьтад бол те далайн амьтад болоод ургамал болоод одоо сүнсний одоо бүр доод хэмжээст болохоор энэ бол зөвшөөрөгддөг юм байна л да. Хоол хүнсэнд одоо хүмүүс одоо хэрэглэхэд бол зөвшөөрөгддөг юм байна. Одоо эндээс ингээд би та хэдтэй бас давхар харуулъя л да тий. Тэр ингээд байж байгаа. За ингээд хүн болвол тий яг ингээд шүдээр ингээд хамгийн түрүүнд ингээд тодорхойлсон байгаа юм л да. За тэр хорвоо ертөнцийн дээр ирсэн одоо веган төрөлтнүүдийн шүд бол ийм байт юм байна. Тэгэхээр одоо энд бол хүний шүд болон морины шүд хоёрыг бол зүйлсэн байгаа. Морь бол одоо өвс ургамал ногоо иддэг тий. Тэгэд морины одоо хамаг хүч чадал нь хаана байдгүй тий. Бид нар ингээд машиныг ярихтаа тэдэн морины хүчтэй тий гэдэг чинь түүнээс тэдэн чонны хүчтэй тэдэн баавганы хүчтэй гэж ярьдгүү тий. За тийм учраас ингээд морь бол юм тэжээлтэн хэрнээ одоо маш их юм хүч чадал байж идэг. Тэр хүч чадал нь бол юм шүдэндээ оршиж идэг гэж үздэг юм байна. За тэгээд одоо хүмүүний одоо шүд морины шүд хоёр бол ийжлэхэн. За энд бол яг махан эдчтний тий цаанаасаа одоо зориулагдсан мах идэх хэвээр одоо амьтд бол дандаа юм соёотой байд юм байна л да. Соёотой. За тэгэхээр энэгээрээ бас юм ялгаатай харагдаж байгаа. Ясаа бол яаж юм гэхээр мах иддэг одоо амьтдын нуглаа гэж бол 3-аас одоо юм 7 нуглаа байдаг. Тэгвэл хүмүүс бидний 12 нуглаа гэж байдаг. За тэгэхээр энэ одоо мах идээд энэ олон нуглаагаар махыг шингээж шатаахын тулд асар их одоо энерги хүн өөрөө зарцуулж идэм байна л. Асар их энерги зарцуулж идэм байна л да. Тэгэхээр асар их энерги зарцуулахаар яаж юм. Тэгэхээр хүмүүс биднээс асар их одоо тийм эрч хүч одоо эрчим энерги ялгарч идэг. Тэгвэл энэ эрч хүч эрчим одоо ялгарж байгаа энергийг бид ихэнхдээ хаана зарцуулдаг юм. Тэгэхээр нөгөө эндээ зарцуулдаг байгаа байхгүй юу? Одоо нөгөө махаа шингээхийн тулд ходоод нь ажиллаад байна шүү дээ, тэ. За тэгээд харин сууд хүмүүс за энэ дээр бас дахиад харцгаая. Одоо сууд хүмүүс бол ерөөсөө мах идж байгаагүй хүмүүс агаад. За тэгвэл эдгээр хүмүүс өнөөдөр дэлхийд ертөнцийн маш одоо гайхалтай сууд бүтээлүүдийг хийцэн хүмүүс агаад. Тэгвэл эдгээр хүмүүс яагаад мах иддэггүй байсан гэхээр нөгөө ходоодондоо зарцуулах эрчим энергийг тархиндаа зарцуулдаг байсан байгаа байхгүй. Учраас яаж юм гэхээр бид бол яг мах идэж болно. Гэхдээ бидний тэр оюуны чадамж, эрч, хүч, нөөц, болцоо тэр шин содон зүйлийг одоо сэтгэхийн тулд одоо яадгүй гэхээр энэ сууднууд тэр зүйлийг энэ хорвоо ертөнцийн гайхамшигыг бүтээхийн тулд нэг юм үүрэг даалгавартай орчлын ертөнцийг өөрчлөхийн тулд дараагийн түвшинд гаргахын тулд оюуны чадамж нь маш өндөр байх ёстой. Зөвхөн эндээ одоо тэр өөрөөсөө ялгарч байгаа эрч хүч эрчим энерги зарцуулах гэдэг. Тийм учраас энэ хүмүүсээс сууд бүтээлүүд төрсэн байгаа. Бид болохоор яаж юм гэхээр яг энэ ходоодонд орсон маха илүү шатаахын тулд нөгөө эрчим энерги зарцуулаад байгаа юм байна л да. Тийм учраас одоо нэг бол гэгэрж байгаа хүмүүс, нэг бол ертөнцийн суут зүйлийг хийхийн тулд ирсэн хүмүүс, нөр нь бол махнаас татгалзаж эхэлт юм. Тэгээ би яг энэ талыг ингээд суулж байгаад маш олон одоо хүмүүсээс эдгээр ингээд сонсож байхад яг юм оюуны бүтээл хийдэг, за тийм одоо гадны одоо тийм маш том алдартай тийм хүмүүс ядаж яг тэр одоо ном бичиж байгаа үедээ тэр оюуны бүтээл хийж явах үедээ нэгсэндээ махнаас татгалздаг юм байна. Тэгэхээр нөгөө хамаг эрч хүч нь эндээ ажиллах биш, эндээ ажиллаж эхэлт юм байна л да. Тэгээд нөгөө эртээр үеэс нөгөө монголчуудын үг гэдэг чинь мах идвэл мангар болно өдр гэдэг. Энэ бол бас нэг зүгээр ч нэг үг биш яхаа нэ штэ. Тийм учраас бид мах идвэл хамаг эрч хүч эрчим энерги эндэл ходоодн дээр л одоо шатаана ходоодоо илүү ажиллах уу тархиа илүү ажиллах уу гэдэг нь одоо бидний одоо нөгөө идж байгаа хоол хүнс амьдралын нөхцөл байдал
Үүнээс шалтгаалж байгаа. Тэгэд бид өнөөгийн одоо амьдралын нөхцөл байдал нийгэм яалтчгүй одоо бид нар хүчний ажил хийж штэ тэ ингээд тэ явж гин гараараа ингээ ирч хүчний бие бэлтэр хүчний ажил хийж байгаа учраас бид энэ бие физиологи буюу энэ физик бие илүү хүчтэй болохын тулд энэ одоо хүчтэй болох ирч хүчтэй тэ чадaltaй байхын тулд мах идэж байна. Харин зөвхөн толгоогоо ажилуулдаг оюуны чадамжаар шин зүйл сэтгэдэг боддог хүмүүс болоод махнаас татгалздаг байна. За тийм учраас бурхан багшийн дүүцэн өдөр болон гэгэрж байгаа хүмүүс махнаас татгалздгийн одоо гол шатгаан нь юм байна. За тэгээд таад маань өөрийнхөө одоо бас өнцгөр бас хараараа те үнэхээр одоо огт насан туршдаа махнаас татгалздаг юм аа гэхэд яг оюуны одоо тархиа илүү их ажилуулах гэж байгаа оюуны сууд бүтээл хийх гэж байгаа ийм үедээ тэр өдрөө ядаж те 1 2 3 хоног махнаас татгалзаад үзээрэй таны одоо оюуны чадамж сэтгэх бодох тэгээ энэ бүх зүйл нэгсэндээ маш одоо өндөр түвшин болвол сэтгэх чадвар болвол нэмэгдэнэ. Тэгэхээр хүний дотоодоос юм асар энерги ялгарч идэг. Асар энергийг бид ерөөсөө ходоодн дээрээ зарцуулаад идэг юм байна. За энэ асар энергийг бид хэрвээ те тархиндаа зарцуулж эхэлэх юм бол бидний те тэр тархинаас хүн төрлөختнөөс маш олон гайхамшигтай зүйлсүүд бол бүтэх боломжтой. Бид энэ тархиараа те хумсрын дээд шат руу шилжиж те хүн төрлөختний дараагийн түвшинд шилжих боломж байдсан байх шүү. За тэгээд энэ удаагийн сэдв болвол энд хэсэг байла. За үүнийг одоо дэлгэрүүлээд дараагийн сэдвэрээ явна. За үүний дараа бол тэгвэл тарих буюу бидний тархинд одоо гол оршиж байдаг тэр боргоцоо булчирхай буюу те одоо сүнслэг түвшингээр ярьдаг мэлмий хүрт энэ одоо хэрхэн яаж ажилтдаг, яаж ухамсартай нөлөөлдөг сууд хүмүүсийн одоо гайхамшгуудыг энэ өрчлөлийн ертөнцийн тэр гайхамшгуудыг бүтээсэн бүх хүмүүсийн ер нь бол боргоцоо булчирхай буюу тэр мэлмий хүрт нь илүү одоо идэвхтэй ажилтдаг байсан. Тэгвэл энэ талаар хэдүүлээ дэлгэрэнгүй бас ойлголтыг авна. Хэрхэн алдагддгийг, яахаар шохоождгийг, яаж идэвхтэй байлаа тэгээ хүн төрлөختөн үүнээсээ болоод өнөөдөр бидний хөгжил ямар түвшинд байгаа гэдэг нь талаар бас та хэдтэй гоё дэлгэрэнгүй мэдээллийг одоо цуврал маягаар хүргэж явах болно. За тэгээ дараагийн видеогоор уулзцгаая.